Хүүхдийн баяраар бүх нийтээрээ амарч хөдөө хотгүй хүүхдийн инээ цангилсан нэг өдрийг бид сайхан өнгөрүүллээ. Урд жилүүдээс онцлогдох зүйлс ихтэй баярын өдрийг товч зурглая. Юуны өмнө өглөөсөн цагаас эхлээд Баян зүрхийн товчоогоор хотоос гарах хөдөлгөөн пэг дүүрэн байлаа. Харин хот руу орох хөдөлгөөн бол наам тайван. Үүнээс изүүл хүмүүс хөдөөгаар салхинд баярлаж наадахыг илүү үзсэн мэт. Мэдээж ийм их машин хотоос гарч байгаа юм болохоор орой Баян зүрхийн товчооны зам таг бөглөрч бүтэн 3 цаг хаашаачгүй гацсан мэдээ байна. Тэгэхээр хөдөө тийш зорьсон ардын зам балархахыг санаж зүүн товчооныхоо замыг өргөтүүл зохистой ийн харагдаж байна. За товчооноос арай наашилж богдуулын арын замаар орвол замын хажуу туулголын эргээр пэг хүн машин мөн Sky Resort-ийн Азиа хамгийн урт усан гулгуурын нээлт болж байгаа тул тэнд ч бас л пэг хүн машинтай байлаа. Шин тутам нээгдэж товчлолтод гүйцэд хийгдээгүй байгаа юм байлгүй дэ гэж уучлал өөрчлөх юм бидтэй. Гэхдээ л хүн их байлаа. Хотын төвөрөл сайхан наадсан байна. Олон нийтийн сүлжээг харж байхад хамгийн их сэтгэл гаргасан байгууллага бол цагдаагийн газар байлаа. Түн түжигнэж бум бужигнсан газар багчууд маань эцэг их ах эгч нараасаа дөрж элдвийн юм болохоос эргэлж аав ээжийнх нь утасны дугаарыг бичих бугуугч дарахаас өгшүүлээд автомашин дээр сэрэмжлүүлэг наалтнаах тэрч бүхэл хөвсгөлийн мөрөн хотын замын цагдаагийн газар тэр халуун өдөр зам дээр зогсож буй цагдаадаа баавгай хувц өмсгөн ажиллуулж хүүхдүүдэд хүндэлсэн гэх мэтээр үнэхээр сайхан ажлуудыг зохион явуулсан баярламаар багтмаар магтмаар сайшаамаар байлаа. Монгол цагдаа танд бяцхан иргэдийнхээ өмнөөс мэхийн ёсолно. Нээлтч сайхан болсон маргаангүй. Гэхдээ төр засаг нийслэлийн удирдлагууд маань өөрсдөө сандал дээр лаглайчгаад хүүхдүүдийг хатуу газар өдгөн дээр суулгачихсан байсан зураг олонний хараанд өртөөдөгчөө. Дарга хоон гэдэг хаанчгал даргал хэвээрээ байдаг ажгүй. Энэ өдөр олон ээжүүд Ингрэ Меласны дотор Олимпийн авраг Төвшин баярын гэргийн оюун билег алдар дэхийн 2 дугаар зэргийн ордон хүрчээ. Үүнтэй хамааруулаад хэлэхэд хойд хөрш Оросын холбооны улсад олон хүүхэдтэй гэрүүл эцэг эхийн алдар одон гардуулж эцэгтэн зүүж өгдөг юм байна. Бодууштай л юм. Замун олон нийтийн сүлжээнд хамгийн их нийтлэгдэж байсан нэгэн пост бол жил ирэх бүр монголчууд маань хотчиж хотын соёлдоо нэвтэрч байгааг харуулan цэвэр цэмцгэн наадаж цэнгдэг болсныг харуулсан өмнө нь өнөөдөр гих зураг байлаа. Нэрэж үнэхээр цэвэрхэн сайхан наадсан хүмүүсийн авахсан зургуудаас шууд харагдаж анзаарагдаж байна. Ард түмэндээ баяр хүргэе. Гэх мэтээр дуутай хууртай дуулянтай шуугатай баярын зэрэгцээгээр санууштай ганц 2 пост байсныг нь онцолвол асемт зориулан гурилдсан бүтээн байгуулалтуудын дотор ургаж буй модыг таг битүүлж асфальтлан хөнөөж буй ийм нэг зураг их цацагдлаа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж энэ мод ургамд амттай юмаа гэдгийг мэддэггүй хүн байна гэж санаанд тогтмол. Хүүхдээсээ л асуух бажтай энэ хүмүүс. Замун түншлэн автомашины хойд багажинд гурлаж суусан халамцсан өрчүүд гэх мэтээр сайнтай муутай үзэж харах юм ариунтай үзэж дуулах юм ихтэй шин үйлчилгээнүүтэй энэ жилийн хүүхдийн баяр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.